сонгон манай нөхө сонги идэж байна. Энэ бас байх боломжтой. Ер нь бол. За сайн уу манайхаа хай контент ч та. Тэгэд би нэг аавын хоол гээд нэг хоол хийгээд тэгсэн чи одоо энэ манаас над дээр тоо идэ би зөв контент гэж бодсон. Одоо энэ ер нь цаашдаа ингээд надаар нэг хоол хийх шалтгаан болчлоо шүү. Гэж би харж байна одоо энэ өрх гэрийн таргууны хувьд тийм ээ. Эхнэр өглөө боссон чинь шууд л аавын хоол гэдэг влог бичээдэх гинэ. Тэгэхээр одоо ямар хоол хийхээ мэдэхгүй би одоо сандраа зогсож байна та бүхнөө. За яг тэгээд гэр бүлдээ мэдээж эцэг хүн чинь нөхрүүд маань ер нь тэгээд эрэгтэйчүүдийн хоолыг бас гэр бүлний идэхийг хүсдэг байлгүй дээ тий. Хэдүүлээ ямарч би нэг хөргөж онгоолгож хараад тий за. Тэгээд ямар материалууд байна гаргаж ирж тавьж байгаад ямар хоол хийх гэж байгаа вэ гэдэг талаар ярилцъя. Өшөөн гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэгэлэлт хийхдээ Марийн хамтыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээр лайк дарж subscribe хийхээ мартуузаа. Мархан би тэгээд ямар их хоол хийхээ ер нь ойлгочлоо заяа. Энэ жижигэн тоогон дотор 2 аяга яг шөл гарах үйс ус хийчлээ. Хоньны мах гаргачлаа. Сонгон саримстай. Тэгээд дээрэс нь бууцаа юуцаатай ийм шөл хийгээд энэ гоё болно амлаа. Хоньны мах то манай гэрийн нэг юм би өөрөө жоохон юм эрэхтэй болохоор тэр юм уу жоохон юм том юм сонирхолтой байхгүй одоо ингээд утга заазуур бүх юм ингээд нэг жоохон том байх хэрэгтэй гэж боддог хоолны одоо юу мөчт юм те. Манай эхнэр болохоор бүх юм жижигэн байх хэрэгтэй гэж бод. Би таарт нөхийг утгыг харуулъя. Чи нооны утга штэ. Мэдгүй. Тэгээ бүх юм дандаа ингээ өөр. Заавал нэг юм зориулттай байдаг. Миний хувьд бол утга болгодог. Гэхдээ ер нь бол тэгээд энэ л ингээ толгойцоход байгаа юм да. Юуж болж исэн ер нь эхнэрийн зүв байхад бас гимгүй л дээ. Махан хамгийн гол манайхаа айгүй гоё нэмхэн хэрчих хэрэгтэй. Одоо би таарт яаж харуулах вэ? Энэ харагдаж байна уу? Махан нэмхэн зорж ирчээд. Яагаад ингэ зорж ирчихэж байгаа юм бэ гэхээр нарийн ногоотой хийж байгаа болохоор хоол ер нь амар хурдан болох хэвээр. Тэгээ хурдан болохоо дагаад махан нөгөө нэг сайн буслаагүй учраас хатууж ажилбартай болчих шүү дээ. Тэгээд дээрэс нь махаач гэсэн хурдан болгоно дажгүй гоё шөл гарна зорж ирцснээр. Тийм болохоор махан ингэж нэмхэн зорж ирчихэж байгаа шүү. Би яг энийг гүйцэд хэрч дуусчаа та бүхэнд харуулъя те. За махан ингэ хэрчиж байгаа манайхаа. За тэр хооронд шүлний маань усанд ингээд буцалж байна. Энэ хооронд нарийн ногоонтой бэлдчихнэ. Нарийн ногоогоо ер нь хамгийн сүүлд нэг юм. Энэ дэр нэмэх нь яншуу байгаа. За энэ төл саримс байгаа. Яг энэ хоолыг яагаад хийчихье гэж бодсон бэ гэхээр нэгдүгээр гар доорх бэлэн материалаар ер нь маш амархан. Хоёрдугаарт цадгаас илүүтэй зүгээр гоё ядаргаа тайлал жоохоо нэг тийм эслэг ихтэй юм. Ер нь бол ногоонууд их ашиглаж хийж байгаа болохоор эслэг ихтэй.
хийх гээд байна л гэд манайхан ойлгочоорой. Тэр нөө спинак буюу бууцаагч одоо та хүүхэд авах цагтаа санддаг бол папайг нөхөр чинь энэ бууцаа идэж хүч ороод том сахалтай нөхрөө барьж авч нүдэд идэг. Яншууны өнөр тасархаа шүү дээ. Гэтэ зарим хүмүүс нь яншууг бас идэх их дургуй байт юм бил. Өнөр идчихдэг идэх юм аа. Иддэг бол манай хөрчөнд байгаа байлгүй. Яншууныхаа өнөр энийг тэр гоё амтыг гаргахгүй тулд хоолны хамгийн сүүлийн хэсэгт яншуугаа хийнэ. За нөгөө нэг зорсон баха. Шүл рүүгээ хийгээд чинь миний золцог бяцхан хүү инхлэн жоо ууртай. Би таард нөгөө хэлсэн гэр юм нэг жоохон том баймаар байгаа гэдэг. Манай тоогоо юм жижигхэн. Энэ бол над бүрдээ арай жижигдээд байгаа байхгүй. Нүгээр одоо нэг аяг дүүрхэн тул хэд утгах юм. Сайхан том албаг бол нэг 2-3 хусаал болоо шүү дээ. Энэгээр бараг 37 утгаж байгаа шүү дээ. Арай дэмдүү байгаа байхгүй. За хэдүүлээ тэгээ энэчнээс ер нь бол гоё боршил гаргаж авах гэж л оролдоно. Махаа нөгөө нэмгэн зорч чирчээд байгаа гэж. Учир нь боршил. За тэнгутлээ хоолоо юутай олж идэх юм бэ гэхээр хэдүүлээ нэмгэн заяа. Талхтай. Тэгтээ талхаа бас хэдүүлээ нэг юм технологит. Тэр нь ямар технологи вэ гэхээр манайхаа та нарын ginger ale гэдэг энэ ориглооны юу гэдэг чинь мэдэн шүү дээ манайхаа. Энэ тийж шарна ер нь бол энэ рүүгээ 25 руугаа жоох хийлээ. Араас нь талхаа хийлээ. Чи сонги идэх нөхөн. Сонги манай нохоо сонги идэж байна. Энэ бас байх боломжтой ер нь бол. Зүгээр идүүлчих. За тэгээ энэс юм ахын газ байгаа. Ахын газаа эхлээд ингээд цацаад өгнө. Ахын газаа цацлаа. Хүү ямар амир юм. Хотлол тоосон шүү. Энэ ийм цацдаг шингэн мас л шаа замаархаа. Тэг мэдээж л ginger ale-тэй талах шаарна гэж байхгүй. Тэг та эхнээсээ тоглоом гэдгийг ойлгож байсан бохоо. Миний амнаас ямар олигтой юм гарахгүй ш. Энийг яах юм? Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Бяцхан гүнжим юм. За хоол амтлагын хувьд нь шүү дээ.
давсаа тэгэл өөрснөө хэрэглээнд харуулаад мэдрэмжээр хамгийн чухал орцол мэдээж хар перц тэгэл болоо. Давс хар перц. Манай гэрт ер нь манай гэрт гэлтгүй айл болгонд түлхүү хэрэглэгддэг хоолны жоор баха амтлагчны мэт. За ингэж. За энэ гой халаад дэлгэр нь талхаа тавиад хоёр талаар нь ээлжиж гой шараад маслтаа талах бэлжин гэсэн үг л дээ. Гэтэ шаарцсан. Плетгээ нэг нэмэхгүй бол жоохон халж өгөхгүй байх шүү. Тэгээд дээрэс нь галын жоохон багсгач. За нэг иймэрхүү процессор хоол ер нь хийгдэж байгаа. Тэгээд хэдүүлээ бэлэн болохоор нь эргээд уулзцаа. За ийм шөл гарах га бодоодсэн. Жоохон тунгалаг гэхдээ бор одоо энэ дээр ялгарч харагдаж байгаа. За талхаа болохоор ингээд тавьчих. За тэгээ ногоонуудаа болохоор ингээд ангилсан. Одоо энэ орно, араас нь энэ орно, хамгийн сүүлд энэ орно. Тэгээ болно. Хоол бол ер нь одоо нэг 10 минутын дотор боллоо. За зүгээр бас талх идэд яхаа үчдод 3 шиг өндөг дээр нь шараа тавьчлаа. Жохон шүүрхээ. За шүлний маань хувьд үйл иймэрхүү. За энэ одоо нэг чүд уцлал боллоо. За аавын хоол нэг иймэрхүү боллоо. Хүү маань унтж байгаа болохоор чангарч чадахгүй байна. За одоо ихнэр ирээд бас идэх баха гэж найдаж байна. Идэхгүй юм болов уу? За тэгээд дараач имчилгээр уулзлаа. Түрүү баяртай.